Магч. Тэгвэл та өөрийгөө ялахыг хүсэж байгаа бол хүнийг өдөртөх зүйл нь юу? Зорилго. Зорилгоо яаж тодорхойлдог? Жилийнхаа зорилгыг яаж тодорхойлох вэ гэдэг? Хов хүний зорилго тодорхойлох аргачлалыг хэдүүлээ мэдгүй. Зорилго юунаас эхэлдэг? Зорилго мөрөөдлөөс эхэлэх үү? Зорилго амьдралаас бий болох уу? Зорилго таны хүсэж байгаа хүчин зүйлсээс бий болох уу? Та нар зорилгоо юунаас бий болгодог? Хүсэл мөрөөдлөөс үстэй тийм ээ. Тэгвэл хүсэл мөрөөдлийг өдөөгч нь юу вэ? Хүсэл мөрөөдлийг өдөөгч нь юу вэ? Хүсэл мөрөөдлийг өдөөгч нь сэтгэлгээ буюу хандлага. Бидний хандлага жоохон сөрөг байх юм бол сөрөг хүсэл мөрөөдөл өдөөгдөд эхэлнэ. Тэгэхээр бидний хамгийн чухал зүйл эерэг хандлага дээр суурилсан хүсэл мөрөөдөл туулж болно. Дэлхийн хүн болоход маш амархан гэж байна шүү дээ. Би дэлхийн хүн болчлоо гэдэг. Та шүүмжлэх биш. Өнөөдөр зөндөө ажлууд явж байдаг, зөндөө проблем байж байдаг. Харин шүүмжлэлээс шийдлийг л хана. Яаж энийг өөрчлөх үү? Яаж энийг хөгжүүлэх үү гэдэг сэтгэлгээний өөрчлөлт хийж чадж байгаа бол таны сэтгэлгээ дэлхийн төвшөнд хүрчээ гэж. Маш энгийн. Тэгэхээр бидний хамгийн чухал зүйл бол таны хүсэл мөрөөдөл зорилготой ч уялдаад байна. Тэгэхээр зорилго маань өөрөө эерэг байх ёстой. Эерэг зорилготой уялдуулаад бидний хөгжлийн асуудлууд гарч ирдэг. За урд хүчин зүйлс нь та бусдыг өөрчлөлтөөсөө гэж хүсэж байна уу гэж. Хүн болох бусдыг өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ та өөрөө төрүүлж яах ёстой? Өөрчлөгдөх ёстой. Багшны дээр нэг жижигхэн кейс ярьж байна. Худалдааны хоёр менежерийг бодлого үйлдвэрлэдэг компани өөр төв рүү явуулсан. Эхний бодлого үйлдвэрлэдэг компани менежер нь очиод тэр төв дээр очиод ирээд дарагдаа юу гэж хэлсэн бэ гэвэл тэнд манайх бодлогын дэлгүүрийг нэг шаардлагагүй байна гэж хэлсэн. Яагаад гэсэн? Тэнд хүмүүс бодлого өмсдөггүй байна гэсэн. Хоёр дахь нөхөр даваарч нь очиод ирсэн. Тэнд хамгийн хурдан бодлогын дэлгүүрийг нээ гэж хэлсэн. Яагаад гэсэн? Хүмүүс тэнд бодлого өмсдөггүй байна гэж хэлсэн. Ялгаа нь юу? Яг үнэ. Тэнд хүмүүс бодлого өмсдөггүй байна. Бодлого өмсгөө сурах чи манай хамгийн сайн бодлоготой юм байна гэж хэлсэн. Тэгэхээр хандлага бол сэтгэлгээний өөрчлөлт. Өөрчлөлт бол хар хүнцгийг өөрчилж бидний өөрчлөлт явагдана. Нөгөө болохгүй байх нөгөө бодлого өмсдөггүй хүмүүс байгаад байна гэдэг нь хэдүүлээ өөрчлөгдөхгүй хэвээрээ байна. Тэгэхээр өөрчлөлт бол өөр өнцгөөс гадна урлагийг хийж байгаа. Тэгэхээр бидний сэтгэлгээний өөрчлөлт, хандлагын өөрчлөлтийг хийх тул сэтгэлгээ буюу өөрөөр хар өнцгөө өөрчлөгдөж ижил өөрчлөлт гэдэг юм бол эрдгээрч. Тэгэхээр энэ дотор 198-9% эмэгтэй болсон. Та нар агуу гэдгийг мэдгүй энэ чинь хичээдэг. Та нараас надаас ухаантай үз 5,000 үгийг чөлөөтэй хэлнэ. Эрэгтэйгөө 2-3,000 үг хэлнэ. Энэ 5,000 үг ямар байх вэ гэдгийг та шийднэ. 5,000 үгийг зөв гаргах уу? Эерэг үг гаргах уу, сөрөг үг гаргах уу гэдгийг таны шийднэ. Багшин дээр хичээлээр хэлжсэн хүнийг тарих өдөртөх үү? Зүрх өдөртөх үү гэж. Аль нь өдөртсөн? Таны бодлыг шүүж үйлдэл болгож гаргаж байгаа тарих. Таны тарихны үйл ажиллагаа саарамжаад ирэхээр бодохгүйгээр өгүүлбэрүүдийг хийлж эхлэн ингээд зөрчлүүд үүснэ. Хин нэгнийг би гомдоохгүй гэж хэлсэн мөртлөө гомдоос хэлсэн байдаг. Тэгвэл та оюундаа хөрөнгө оруулалтын ном уншаа гэсэн. Ном унших гэсэн. Та ном уншихгүй бол таны бодол чинь үйлдэлүүдээ хямхан болно. 5,000 үг чинь замбраагүй болж эхэлнэ. Ингээд хүний зөрчлийн асуудал үүсэж байгаа. Тийм учраас бид нар оюун гэдэг юм оюундаа маш сайн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Нэг чухал зүйл байдаг тийм ээ. Та утсаа зэнгэлэхээ мартаж болно. Гэхдээ тархиа зэнгэлэхээ мартахгүй байна. Тархиа зэнгэлэх. Бидний тарих бодлыг шүүж тунгааж шийдэл буюу шийдвэр гаргаж байгаа учраас. За тэгэхээр өөрчлөлтийн үндсэн 3 зүйлс байдаг. Хүн энэ 3 дотор байгаа. Нэгдүгээр нь юу вэ? Эрүүл мэнд, хоёрт нь, гуравт нь. Энэ 3 гурлан танарт байгаа юм. Асаа эрүүл үү? Эрүүл үү? Эрүүл үү?
багасаар сүлдээ ирүүл биш хариулж байна. Бид нар яагаад энэ зориггүй болчихв? Бид нар бүгд ирүүл. Гэхдээ бид нар ирүүл байхын тулд юу хэрэгтэй вэ? Стресс гэдэг юмнаас хол байх ёстой. Хүнийг юу өндөрдөг вэ гэвэл таны бодож байгаа зүйл чинь үйлдэл болдог, үйлдэл зуршил болдог, зуршил EDC чинь эвддэг. Тэгэхээр ирүүл байхад хамгийн түрүү сэтгэлгээний буюу хандлагаа өөрчилж ирүүл үзэхээс харах чадвартай байх ёстой. Та их сургуулиуд өсөж нэг бүрхэн ааштай эмэгтэй ажилд орсон. 20 жилийн дараа муухай ааштай ажилтан болж болохгүй үстэй. Бид нар удах тусам туршлагачсан би муухай ааштай болох гэж монголчууд ойлгодог. Удах тусам ажиллах тусам сэтгэлгээний хувьд илүү өөрчлөгдөх ёстой. Тийм учраас хамгийн чухал зүйл та бүгд маань эрүүл мэндэд хамгийн сайн анхаарах нь стрессгүй байх ёстой. Нэгдүгээр стрессгүй байх ёстой. Хоёрт та нар заалт тоглох дуртай. Тэгээд дуртай юм хийдэг. Хэдүүлээ ороо заалт тоглох. Нэр нь. За заалт тоглох гараар гэж. За харж байна. Одоо энэ гараа өргөсөн хүмүүсийн 30% нэрнгээ боддоо тань. Бидний мандал санаачилж байгаа зүйлийг ердөө хүмүүсийн 30% нэрнэ. Бусд сая дуртайгаад яагаад гараа өргөхгүй байна? Завгүй. Ороо хүүхдээ ав. Ороо би ажилтаа. Та өөртөө зав гаргахгүй, танд хинч зав гаргаж өгөхгүй. Тийм учраас өөрийнхөө эрүүл мэндэд зав гаргаж байгаа. Өөрийн эрүүл мэндэд зав гаргахын тулд хагас бүтэн сайдар уулдруу авах чинь. Үгүй бол заах тоглож. Игжээд бидний хувьд илүү сэтгэлгээний хувьд стресс тайс болцоо боломжууд бол үүсгэ гэж. За мэдээж бид нар дараа саруу ухаантай буюу юмыг боддоор харах чадвартай байх ёстой. Саруу ухаан гэдэг нь маш энгийн. Даргыг хараад сайхан ааштай. Нөгөө мө цэвэрлэгчээ харахад муухай ааштай байгаа та саруу ухаангүй ус. Хүний амьдралын хамгийн чухал зүйл тэнцвэртэй харилцаа гэдэг юм. Тэнцвэртэй харилцаа гэдэг. Бид нар бие бинийгээ хуурж ажил хийж өрөөсөө хэрэггүй. Дарга дээд удирдлагыг харахаар жигтэйг сайхан ааштай болж өрөөсөө болохгүй. Яг хүмүүс хандлагын хувь тэгш шударга харилцах чадвартай байсан. Энэ бол хандлагын хамгийн чухал зарчим. Хүн төрлөختөө өнөөдөр хөтөлбөр хийж явахдаа нэг л зорилгоор л ажилладаг. Энэ дотор байгаа хүмүүс цалингаа боход хамгийн түрүү бүгд гэр бүлдээ өрөвдөлтөй мөнгөө зарцуулна. Тэгэхээр бидний зорилго маш нэг. Тэгэхээр нэг бүтлэнгөө олон төрлийн ажил хийдэг. Зарим нь дарга хийдэг, зарим нь үйлчилгээний албанд ажилладаг, зарим нь эмч хийдэг, зарим нь цовдлогч хийдэг. Тэгэхээр бидний өнөөдөр нэг ажилтан байхгүй бол бид нар доголд төрсөн. Үйлчлэгч байхгүй бол нэгдүгээр эвлэг магадгүй нэг өдрийн дотор замбраагүй байдалтай очиж халдвар маш ихээр тарна. Тэгэхээр бүгд албан тушаал бол үнцэнтэй. Тэгэхээр саруу ухаан гэдэг бол хүн болгон тэгш харилцах зарчмыг бид нар өнөөдөр хүн төрлөختөө учраас өвчтөж ялгаагүй, үйлчлэгчд ялгаагүй, удирдлагч ялгаагүй тэгш зөв харилцах боломжийг хэлж байгаа. За мэдээж дараа сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бол хүн байх хамгийн сайн чадвар. Сайхан сэтгэл гэдэг бол таны гаргаж байгаа шийдвэрүүд бусдын төлөө гаргаж байгаа урлаг бүрийн шийдвэрийг хэлээд байгаа. Энэ тод хий оршоод байгаа. Яг бид нар оршоод байгаа. За тэгвэл бидний өмнө хоёр аягатай хоол. Энэ ажил сонгох. Байгууллагын төвчний өөрчлөлтийг хичээлээ үзэх үү? Хувь хүний хөгжлийн төвчний өөрчлөлтийг хичээлээ үзэх үү одоо? Хувь хүн. За баяр хүргэе. Бид нар сая яасан? Өөнөрөө сууж хаад маш том алдаа гаргасан. Ямар алдаа гаргасан? Хандлага харилцааны ямар алдаа гаргасан? Бид нар бөөнөрөө сууж байгаа алдаа гаргалаа шүү. Бид нар бие биендээ баяр хүргэж чадахгүй байгаа алдаа. Сайн нэг хэсэг хүмүүс хов хүнгээ илчлээ шүү. Тэгвэл нөгөө улсад баяр хүргээ хүргэхгүй шүү. Энэ таагаа хэлсэн юм уу?